Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Муухай дурсамж байхгүй болгох арга. 10 жилд эрт хүлэх ч юм уу, үргэлжлэх хайртай хүнээсээ салах ч юм уу, хайртай дотны хүмүүд болсон дурсамж гэх мэтчлэн хэцүү муухай дурсамж хэм бүхэнд нэгч болов байдаг да. Ийм дурсамжийг алга болгоход тус болох шинжлэх ухааны арга байдаг гин. Уг аргыг EMDR гэдэг бөгөөд EMDR-ыг трама буюу сэтгэл зүйн шархыг эмчлэхэд бодиттой сэтгцэн эмчилгээнд ашигладаг ба EMDR-ыг хийх арга нь нэгдүгээрт өөрийнхөө муухай дурсамжийг бодох, хоёрдугаарт нүдээ хоёр тишээ хөдөлгөнө. Энэ нь нүд хоёр тишээ хөдөлдөг REM нойрны үед ашигладаг эмчилгээ юм. Хэцүү зовлонтой ой дурсамжаа мартахад энэ арга маш сайн үр дүнтэй байдаг гин. Мөн уг арга нь дайны травматай зэргүүдэд маш сайн нөлөө үзүүлж байсан гин. Таны мартахыг хүссэн ямар дурсамж байдаг вэ?